Улирлын дундуур спринттэй 7 хоног буюу богино хэмжээний уралдаантай 7 хоног гэдэг байгаа. Спринт гэдэг маань тийм 6 байгаа тийм. 5-аар эхлээд нодлон жилээс 6 болсон баг. Тэгээд спринт гэдэг маань богино хэмжээний хэдэн километр вэ? 100 тийм. Одоо жинхэнэ уралдаан бол 300 км байдаг бол спринт 100. Тэгээд 100 болоод ирэхлээр дугуй заавал солих шаардлагагүй. Яг нэг юугээрээ сешнээр явна гэсэн үг. Энэ ямар зорилготой байсан гэхээр одоо хагас өдөр practice биш 5 дахь өдөр practice, хагас өдөр practice, quali тэгээ уралдаан бүтэнсэ өдөр гэдэг байсныг одоо үзэгчд алай нэг сонирхолтой болох үүднээс дээрэс нь нисгчтэй бас нэг юм оноогоо нөхөх тий одоо өмнөх уралдаан дээр DNF болсон бол бас ингээ тийм боломжийг өгөх зорилгоор юу нэмэх өрсөлдөө нэмэх зорилгоор хийсэн. Хамгийн ард нь ерөөсөө мөнгө байна тийм үү. Би бол тэгж ойлгоод байна тий. Одоо Grand Prix гэдэг чинь 3 хоногийн пакэж байгаа шүү дээ. 5 дахаас бүтэнсэн болоод дуусдаг. Practice, quali уралдаан гэд. Тэгээд ерөнхийдөө ихэнх хүмүүс за 5 дахь practice юм чинь үзээд яах юм. Тэгээд quali-г нь үзчихээ, practice-ыг үзээд яах гээд нэг 3 хоногийнх нь нэг нь арай жоохон үнгүүдэдсэн тий. Тэгээд энд одоо л нэг формулыг одоо олон жилийн турш за яаж энийг илүү сонирхолтой эсвэл 3 хоногоо тэнцүү одоо ингээд хүн болгон үзүүштэй болох вэ гэдэг арга хэрэгэл янз бүрээр л үзээд байгаа тий. Спринт чинь бас яг одоогийн шиг байгааг өмнө нэг quali-ийн 5 дахьд болчоод тий. Бүтэнсэний уралдааны quali чинь бас 5 дахьд нэг болсон шүү дээ тий. Эхлээд нь болоо. Тэгээд ингээд наашин цаашнд болгоод үзээл байгаа. Гэхдээ одоогийн формат нь ер нь бол хамгийн гайгүй юм шүү. Тэгээд яг уламжлалт одоо манай хүмүүс Австрал дээр үзсэн шиг те 5 дахьд practice болсон. Practice дээр машина одоо их бензинтэй бол яах нь, им дугуйтай бол яах нь, бага бензинтэй бол хэр хурдан явах нь, энэ одоо моторын тохиргоотой одоо хэд цаг хийж чинь юм бэ? Энэ ямар сектор дээр яаж явж байгааг тэд туршдах байсан бол тэр 3 practice байсны одоо нэг нь байхгүй болоод одоо ганцхан practiceтай болоод тэгээ оронд нь спринт гэдэг 100 км уралдаан. Тэгээ 5 дахьт нь спринтийн quali гэдэг шиг хагасанд болдог quali шиг яг дахиад спринт тэн хэдгээр байрнаас ихтгэв вэ гэж үздэг.